Цацгааны өрхөн мөндөд үзэгчтэй та бүхэн амралтынхаа өдрийг аятгахтай сайхан өнгөрүүлж байна уу? За 7 хоног бүр өрхөн үзэгч та бүхэнд өргөн төлөвлөдөг хүслийн жигүүр нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийнхаа нэвтрүүлгийн хоймортой бид шинэ цирк төвийн захирал Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан циркийн найруулагч Зориг Дахайгаа урьсан байгаа. Ингээд түүнтэй хийсэн ингээд сайхан ярилцлага хийгээд хүсэл мөрөөдлийнх нь ертөнцөөр хамтдаа аялья. За юуны өмнө телевиз үзэгчдийнхээ өмнөөс танд энэ сайхан гэгээхэн өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн бас мэнд хүргэе. Тэгэхээр урлаг гэдэг бол яхаа аргагүй маш том олон зүйлийг өөртөө нэгтгэсэн том сайхан ертөнцөөдөг. Урлагийн ертөнц дотроо цирк гэдэг бол агуу том бие даасан томоохон урлаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр таны хувьд энэ цирк гэдэг эрхэм айлтай өөр амьдрал уран бүтээлээ холбож байсан тэр гэгээн дурсамжаас нь ойлоо ярьцгаая. За би хүүхэд байхдаа 15 настайдаа Алтан Москвыг зорж циркийн сургуульд жүжигчин болох гэж явж байлаа. Түүнээсээ шууд ингээд 44 жил өнгөрсөн байна. Тэгээд циркийн урлаг бол одоо миний амьдралд бол миний одоо бүхэл амьдралын утга учир. Циркийн урлагаас би ханиа болсон. Циркийн урлагаас дэлхийдээ танилцсан. Циркийн урлагаар амьдарч одоо ганц алдахнасаа үлээж явсан. Тэгээд 15 настай байхдаа 1972 онд Москва хотод циркийн сургуульд жүжигчин болох гэж сурж яваад 76 он төгсөж ирсэн. 76 он төгсөж ирээд 80 он хүртэл акробатын жүжигчнээр ажилласан. Москва төгсөж ирээд Тэмэтэ акробат, агаар инэсэлт, ширээн дээр үсрэгчд, олноор жонглер гэдэг тийм жүжигчийг хийж байгаа 80 онд дахиад Москвыг зорж театр урлагийн дээд сургуульд найруулагч ангид яваад 86 онд цирк страдын найруулагч гэдэг нь эзэмшээд улсын цирк